За энэ эрүүл мэндийн даатгалын асуудал бол одоо гүйцэтгэлийн санхүүжилт шилжээд бас багагүй хугацаа өнгөрч байгаа. Шилжилтийн үедээ явж байгаа. Энийг зөв маш сайн хийхгүй бол бас эргээд буцаад ухрах бол эрсдэл бол бий. За тэг өнөөдөр бол бас миний хувьд одоо жил гарны өмнө нэг томилогдоод жил гараа ажилласан. Бас чадлынхаа хэрээр ажиллаж энэ одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхан шат за бүх шатлалын эмнэлгүүдээр л бас явж ажилласан. Тийм учраас бол одоо саяны энэ гишүүдийн хэлж байгаа энэ эрүүл мэндийн даатгалынхаа тогтолцоог цааш нь одоо хөгжүүлж босронгуй болохын тулд санхүүжилтийн хувьд нь бол бид нар бол оновчтой төлөлтийг бол хийх нь зайлшгүй шаардлагатай. Хуучин бол нийтэд нөгөөд эмнэлгүүдэд төсөв хойролдог байсан бол одоо гүйцэтгэл гэдэг 700 гаруй нэр төрлийн онш эмчилгээтэй холбоотойгоор бол одоо бид нар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон яамд бол маш их ачаал ирж байгаа. Тийм учраас одоо цаашдаа яг энэ байдлаараа ингээд явах юм бол арифметик прогрессор бол зардал өснө. Цаашаад геометри прогрессор өсөх ийм зүйл байгаа. Энэ бол нэг талдаа бол сайн. Хуучин бол 2 сая төгрөгөөр л дээдл нь хүн эмчилгээ тусламж үйлчилгээ авч ирсэн шүү дээ. Одоо бол дээдл нь 200 сая хүртэл авдаг болсон. 100% даатгалын хөнгөлөлтөөр. Тэгэхээр энэ талынх нь бас одоо сайн талууд бол бий. За тэгээд тэр эмийн асуудал, за эмнэлгийн менежментийн асуудал, за монопол одоо компаниудын шахааны асуудал хүртэл байгаа. Энэ бол одоо нуугадах зүйл бол биш. Бид нар энийг бол засах ёстой. Тийм учраас энэ засаглалын асуудал дээр бид бүхэн бол одоо нэлээд анхаарах бол шаардлагагүй. Эмнэлгээсээ ахуулаад. За сумын эмнэлгүүд дээр бол одоо бид нар бол итгэлцүүр хийж өгсөн бүр. Өнөөдөр Улаанбаатар хотод тарьж байгаа нэг тариа 1000 км-ийн цаана одоо тээвэрлж очиод тарьж байгаа тариа хоёр яг ижилхэн үнэтэй байсныг замын болон асалтын байдлаас бол нэмж өгсөн юм аа. Тийм учраас энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бас бие даасан хараа тус байдал мэрэгжлийн байх энэ зүйл дээр нь бол одоо их хурлаас томилогддог байгууллага учраас бас нэлээд ач холбогдол өгөж та бүгдийгаа бас одоо дэмжиж өгөөрэй. За тэгээ миний хувьд бол одоо жил гаруй хугацаанд ажилласан хүний хувьд бол цаашдаа бол салбарыг бол одоо дэмжиж явнаа. За ингээд бүгдэнд нь бас энэ эрүүл мэндийн даатгалын хууль болон тогтолцооны асуудлаас удахгүй бас орж ирэх ёстой байгаа. Тэгээ энэ тал дээр манай нэр дэвшигчийн хувьд ч гэсэн одоо аргачаа олон жил бас одоо үйлдвэрчний хэвлэл ажилчдын төлөө ажилласан. Ялангуяа тэр даатгуулагч нарын эрх ашигтай холбоотой асуудал дээр бол ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил зүйл одоо автахгүйгээр чин шударгаар ажиллаарай гэдгийг бол бас би хэл захимаар байна. Давхар бас хариуцлага бол одоо асуудал бол ноогдноо. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байх нь бол нэг тийм хүсээд харж бас ажил биш. Сэтгэлээ гарч ажил бол маш буянтай ажил. Зүгээр дагаад тэгсийгээд яваад байвал яваалах л хэвээр ажил. Тийм учраас бол одоо цаашдаа бол жилдээ нэг одоо их хуралд нэг тайлан тавиад өнгөрдөг байдлыг бол цаашаа бол үгүй нэ. Нээлттэй хуралдаг болноо. Асуудлаа олон талаас нь харж шийддэг болноо гэдгийг бол хэлмээр байна. За баярлалаа.